Бацхан хүндэт үзэгчтэй та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр бас нэг сонирхолтой зочин дээр бид бүхэн хүрэлцэн ирсэн байна. За учир юу вэ гэвэл ард түмний дунд одоо ардын хүн нэрээр алдарсан тулаанч Пүрвэн ихнэр за Мөнхтуй гэдэг энэ дайчин бүсгүүд дээр бид бүхэн хүрэлцэн ирсэн байна. За сайхан орж байна. Өө сайхан. Та сайхан орж сайхан орж байна тий. За хоёулаа ингээд бас сайхан нэг амьдралын тухай ярих гэж ирсэн. Гэхдээ ягаад ч юм одоо ингээд ихний асуулт яг хоолойн дээр гарч ирээд аман дээрийг асуучгаар юм шиг санагдаад байна. Та нөгөө пэйжийн нэрийг ухалшгүй гэдэг өгсөн. Тэр утга учир нэг юм дээр. Нөгөө миний хувь аккаунт таахгүй. Тий ухалтгүй урагшаа гэж танигтай байгаа. Би өнөө амьдралд ерөөсөө нөгөө ерөөсөө бууж өгөхгүй ер нь тэмцээж явна гэсэн үднээс ерөөсөө яг амьдралынхаа одоо мөрөлдлөг одлогодог ураа өгөл фэйсбүүкийнхаа юугаар ухалтгүй урагшаа гэдэг өгсөн байна. Тэгэхээр сүүлийн үед та ер нь ямар ажил эрхэлж байна? За хоёулаа нөгөө сошиалыг бол ярьсан шүү дээ. Тэгэхээр энийг ингээд дэлгэрүүлээд нэг яриул. Ер нь би нөгөө 2020 оноос эхлээд яг энэ онлайн шоп гэдэг юу лөө ер нь хуучин нөгөө хүртэй хамт наран туул дээр нөгөө 8 эрхэлдэг гэж ковид гараад тэгээ жоохон 8 муудаад би тэр лангуу мангууга зараа тэгээ ерөнхий нөгөө гэрээ онлайн шилжээд тэгээ одоо ер нь дүүн үйл ажиллагаа яг тасалдахгүй 5 жил ерөнхий онлайноор бараа бүтээгдэхүүнөө борлуулад явж байгаа гэсэн үг. Тий одоо гэрээсээ захиалаад хөргөж өгвөл дүүнөө захиалгаа өөрөө аваад тэгэл өөрөө хөргөж өгвөл тэгэл явчихдаг. Хүн ингээд нөгөө багасаа хөдөлмөрсөн байдаг шүү дээ. Одоо би шинийгээ танаа нөхрийг бол эхлээд наран туул дээр тэрэг төрж исэн гэдэг үлээ тий. Тэгээд ингээд тэгээд дээрээс нь амьдрахын төлөө бас хажуугаар ингээд зөндөө ажил хийжсэн. Тэгсэн мөртлөнгөө бэлтгэлээ таслахгүй тий. Бэлтгэлээ хийгээд дээрээс нь өчнөө олон ялт авч исэн тий. Тэгэхээр ингээд нэг амьдралын нэг хөдөлмөрч нэг зарчимч нэг амьдралын төлөө явъя гэсэн нэг тийм бүтээлч хандлага бол харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр нэг анх танилцсан түүхээс яриач нөхрийнхээ сайхан дурсамжийн талаар ярих гэвэл та юу ярих вэ? Манай нөхөр өтөр чинь хамгийн анх нөгөө би наран туул дээр яг нөгөө манай нөхөр айгаа олон нөгөө барааны лангуу ажилладаг гэсэн бохгүй юу. Тэгээ тэн дээрээ худалдагч ажилд авнаа гэд би яг 11 дэх ангид төгсөөд яг оюутан болох гээд тэр үедээ нөхөр дээр одоо ерөнхий нөгөө ажлын зарын дагуу очиод тэгээд танилцчихсан. Тэгээ манай нөхөр намайг хараад анхны гарцаар доорлоод тэгээд яг миний хараас курсээр гал тэгэл би зөвшөөрөл битэр хэрэгжсэн. Тэгээ ер нь яг нөгөө юугаа нөгөө сургуульд яваагүй яг нөгөө сургуульдаа сурах уу нөхрөө сонгохгүй хоёр сонголт болчоод тэгээ би яг тухайн үед нөхрөө сонгож исэн. Гэтэ тэр яг сонголтондоо одоо л би бүр айгүй тийм хэзээ ч хамсахааргүй хамгийн зөв сонголт байсан гэж бол байн боддог шүү дээ. Тэгэл ер нь битүүри ер нь дурсамж бол ер нь тэгэл зөндөө шүү дээ. Яг анх яг ажилд ороод би чинь нүг цалин гэж ямар байдгийн гар дээрээ цалин авч үзээгүй хөдөлмөр хийхээр одоо тий яаж одоо асуу хөдөлмөрийнхээ үр шимийг хүртдэг яаж одоо тэр ажлыг хийх үү гэл ерөнхий яг миний одоо энэ тий 8-ны одоо зарчим тэгээд одоо ерөөсөө ажлын арга барил тий би ч одоо нэр хугарахаас ясуугар гэсэн өрөөндөр ажилддаг шүү дээ. Ерөөсөө л яг нүг хүн надад итгэх юм бол би тэр үний итгэлийг алдахгүй улам одоо тий итгэлийг авахын төлөө ажилддаг. Тэгээ ер нь яг анх наран туул дээр эхлээл манай нөхөр чинь данс тооцоо надад зааж өгвөл одоо жишээ нь барааныхаа одоо нөө бүтээлүүдийг гаргаал жижиг бараагаа тэгж ингэрээ тэгэрээ одоо тэдэрээ дээр зараараа гэл манайх ч мөр жижиг амар олон төрлийн бараатай. Тэр чинь тэгэл нэг бүчлэн нэг барааныхаа үнийн цээжлээл тэгэл явна. Тэгэл 8 одоо жишээ нь өдрийн орлого хэд чинь хэдэн дөрвийн орлого мөрлөө бүх юм нь ерөөс нарийн. Ингээд та ингээд бодоцох гэдэг юмсууд байж гэн тий халдартай ингээд бас нөхөрчөөс амь давхуудаа бас тайлбарлаад хэлжсэн утга учир нь бол бас нэлээд үнцгий утгатай тий тэр яг хүмүүс одоо бас мартсан байж магадгүй бас ахаад нэг тайлбарлаад хэлвэл тий энэ одоо яг нөгөө манай нөхрийн яг амьтдаа яг өөрийнх нь оюун бодол тий одоо бүх сэтгэл зүрх нь одоо шингэсэн empire гэдэг одоо эзэнт гүрэн гэдэг ингээд Чингис хааны ботолк маань байгаа. Тэгээ манай нөхөр ерөнхий нэг амьд байхдаа байнга нөгөө дэлхийн брэнд болгоно гэд ярьдаг байсан. Тэгээ яг өнгөрснийхэн дараа яг би аюу яг зарж эхлэх үү болох уу гэд яг аюу удаан бодож байгаа. Тэгээ яг зарж эхлэх нь зөв юм байна гэд. Тэгээд ер нь бол дүүн яг нөхрийнхаа үлдээсэн одоо өөрөнгийн цаашд нь одоо өргөжлүүлж аваад зараад явж байгаа. Маас бол ер нь ихтэй мартааг байгаа. Ер нь яг аваад дүүс нь холбогдоо тэгээ ер нь сайн аваад явж байгаа. За одоо хоёул ингээд нэг үйлчлүүлэгч нар за тэгээд захиалагч нар бол тантай уцаар холбогдоод тий та бол ингээ гэрээсээ хүргэлтээ игээд ингээ явхад одоо мэдээж ингээ та бас та бүдд мэдрүүлэх гэхээс өмнө ярьлаа хатуусан суугаа явдаг гэдэг. Тэгээ ингээд нэг хүн дээр очиод зарлаа за урмын сайхан үг сонсч ирсэн. Ер нь яг л энэ нэг надад болж байна да тий
би нэг энийг хийсэнтэй нэг харамсахгүй дээ гэдэг нэг хүн нэг сайхан урмыг өгүүлдэг шүү дээ. Тийм хэлжсэн тохиолдлуудаас ярих. Юу гадуур ер нь явж байхад ер нь мас бол намайг аягүй таньдаг. Одоо жишээ нь би чи автобусны дотор ингээл заримдаа ингээл яваал төвжөө мүчрэх үедээ би буугаад нүг хөнгөндөө фотолгнуудаа игээд алхаа авчдаг байхгүй юу. Тэгэл гудам даарахад ч үрдэл хөгшин настай хүмүүс ингээл миний дөөстө хүчтэй байгаарай мундаг шүү өстө. Тэ эзэн Чингис хааны бодолкийг бас тийм ихтэй өргөжлүүлээ явна гэхэд аягүй хүнд байдгийн чамд амжилт хүсье гэл. Ер нь бол яг нүг сэтгэлд орсон үгийг бол ер нь өдрийн хэд уцаараа чавна. Тэгэл бараа үргээл би ч нэг хаалгын үдэл сайн мэн үү хүргэлт ирлээ гээл тэгэд чи намаа таниал тэрж юмрээд авах ч юм уу. Ер нь зөндөө ормог хэлжсэн. Яг тэгтээ тэр дундаас бол яг нэг сэтгэлд яг хүрсэв гэдэг юм бол юм. Нэг ихс нэг гадаадаас над руу нэг уцаар холбогдоод тэгээд яг нэг бас хэлчихсэн байхгүй надаа. Их чинь бас нэг хүүгээ тий ингээ алдаад бас ингээ бэрмэртэй байгаа. Чиний зовлон ингээ хамт дуулаа явж байгаа. Тэгээ миний дуу бас сэтгэлээ хаттай байгаа тий. Өөр одоо чам шиг ингээ бэлэвсрээ тоцсон ээжүүдийнхээ одоо тий одоо нэг үлгэр дүрээл болоод ингээ тий хүчтэй ингээ байж чадчихагаад нэг чинь айгу баярлж байгаа шүү чамд. Тэгээд ингээ шал танихгүй тий хайртай шүүгээд яг миний одоо тэр нэг хүнд хэлэхгүй байгаа тэр зовлонг яг мэдээд ойлгоод бас тэр ярьжсэн бас тэр гадаад их ч бас байнга сэтгэл бас боддгийн. Нэг хүн чинь урмаар амьдрна гэдэг шүү дээ. Урам ингээд өөх тосм хүн ингээд дэвжээд. Ерөөсөө зүгээр яг нэг зүгээр хүн явж байгаа л хүн таниал те чамд амжилт хүсье миний дүү те чи ингээд өнөөдөр чиний ажилд амжилт хүсье гэл хэлчихэд зүгээр ингээд тэр өдрөө ингээд сэтгэлээс гэрэл асаал. Тэгээ би ч угаасаа зовлонтойгоо хүн харахад бол угаасаа энийг л байж байгаа юм чи хүн хүнд өөр ингэсэн одоо тий сэтгэл санааны хувьд ч ар гэрийн байдал ч тий ингээд тавиад ахгүй нүг хувь шалтгаанууд айгүй байх ш. Тэр бүгдийг ч хүртэл яг тэр өдрөө мартаад яг одоо тэр өдрийнхээ ажлын энергиудыг айгүй авдаг ш. Өглөө унтад сэрэл тэгээ сайн байна уу гэл захиалга сайн байна уу ингээд мөртөө онлайн шоп мөн үү ингээд бараа захиалах гэсэн юм а гэл тэр дуудлагын хүртэл би ингээд өглөө амар гоо сэргээл за та хаана бараагаа авах вэ би аваачаад өгнө үү гэл. Тэгэл тэр дуудлага ч хүртэл яг өглөөний одоо миний тий эхлээд айгуу гой урамших шалтгаан бас болдог. Хүн чинь бас амьдарч байгаа юм чи ажилдаа байна, орлоготой байна гэдэг чинь бас өөрөө яахгүй шүү дээ. За бас та дээрээс нь медаль жаз борлуулдаг тий. Тэгэхээр анхын сэтгэл санаагаа бас яаж төрөв? Ерөнхийдөө одоо ингээд би бас л нөгөө тамирчин нөхөртэй байсны л бас нэг юу болов гэж бодоод байна л да тий. Хүмүүс ч одоо ингээд тамирчид бол тэр миний харж байгаагаар бол ингээд тууцсан дээр байлгадаг ч юм уу тий. Тэгэхэд нэг жазан тэгээд арай тавил бас л шинэлэг санаа болоо тий. Манай нөхөр чинь ингэдэг байсан байхгүй яах нэг амьд ахуйд одоо энэ дүүгийнх нь ард тавьсан байгаа энэ нэг жаа зогооц манай нөхрий. Манай нөхөр ерөөс нөө бүх юмныхаа одоо нэг тий үнцэнтэй юм а бүгдийг нь одоо юу нэг ингэ жааз нь хийж одоо жишээ нь одоо манай нөхрий одоо энэ өмссөн шодман шипэшип холбоонд яг анх гараад ингэ ялтаа авсан өмсгөл нь яг тэр одоо ялт авсан тэр гоё энерги бүх юмтайгаа ингэ яг ингэ тэр үеийнхаа цаг хугацааг ингээ мөнгөлөөд яг энэ жаазн дотор ингээ хийцэн мэдээ. Би медальныхаас нөгөө дүүн жаазаас яг санаа нь бас хүн те угаасаа одоо ингээ ямар ч спорт байсан хүн нөгөө бүх хүс хүчтэй одоо сэтгэлийн одоо бүх юмаа гаргаж ийж амжилт авч байгаа. Тэрийг чи яг үнцэнтэй тэг яг авсан юмаа яг тухайн үеийнхаа хөлс энерги мэдрэмжтэйгээ хамт одоо ерөөсөө муухай болохгүйгээр хүн харахад ч гэсэн таата байдлаар юмаас агуулвал гоё юм болов уу гэж дүүнээс нөгөө медальны жаазаас зарж байгаа. Масаас ер нь дэмжээд юу манай монголчууд ч бас их спортлог ард юм шүү дээ. Ер нь спортыг айгүй те дэдэлтэй тийм спортлог ард юм. Тэрийг бас дүн тэгэж одоо бас юм жазны медалаас авчирсан. Хоёр өнгөөрөө бас зарж байгаа. Тэгээ одоо тэгээд яг хоёул нэгэн тал ярьж байгаа юм чи хүмүүс бас үн их сонирхтой. Одоо би жишээ нэгээл өмнөд хүмүүстэй ингээд борлуулдаг, за ийм зардаг гэх тэнгүүд үннийг асуугаач чи яагаад үннийг асуусан бүгдээч вэ гэдэг. Тэгэхээр хүн болгон ч бас нэг худалдан авах чадвартай нэг хүмүүс байдаг, авах чадваргүй хүмүүс байдаг тий. Тэр тийм масс тохирсон яг өөрөө чи хэлдгээр масс тохирсон үн байх хэрэгтэй юм байна гэж би бас тухай бодож ирсэн. Тэгэхээр одоо жишээ нь энэ хоёр бүтээгдэхүүний чи үн нь ямар вэ? Одоо дүүн болохоор манайхаа юу яа медальны жааз нь болохоор 36 ширхэг медаль авдаг жааз байгаа. Тэгээ дүүн болохоор ерөнхий яг өөрөө та нартай захиалсан хүмүүстэй би яг өөрийн биеэр аваад ч өгөөд тэгээд 230 мянган төгрөг хөргөл дөнгөөгээд манайхтай зарагдаж байгаа. Дүүн яг өөрийнхөө биеэр та нар ингэж надад захиалга өгөх юм бол би өөрөө ажиллаж тий. За фотографны хувьд бол фотограф болохоор яг манайх бол Empire одолт маань одоо манай нөхрийн яг энэ ард жаазанда байгаа цэнгэр загвар тэгээ миний өмссөн одоо энэ цагаан хар гээд 3 өнгөөрөө тэгээ хүүхдийнх бас байгаа. Хүүхдийнх нэгээс 10 нас хүртэл
30,000 төгрөгөөр зарагдж байгаа. Тэгээ том үнийх нь бодуулах нь болохоор нэг ширхэг 50,000 төгрөгөөр тэгээ бас та бүхэн захиалах юм бол би өөрийнхөө биеэр бас хүндэтгэл аваачиж үгүй шүү. Болноо тий. Непал бодуулах гэдэг нь гаргасан шүү дээ. Би ч гаргаагүй л дээ яг нөхөр бурхан болоод яг би Непал бодуулах руу чи яг орохдоо би яг ингээд бараг ингээд 10 хоног хинтээ ч ярихгүй яг ингээд орой унтахтаа хүртэл ингээд яг ингээд бодоод яг зөв шийдэл төрсөн байхгүй. Одоо ингээд би хүүхдлээ нэг чинь хийгээ явна шүү дээ. Тэгэхээр ч яг миний нас орсон нөхөртөө тий яг одоо миний хоёр хүүхдийг хайрлаад нас орсон нөхрийнхээ одоо өргөжлүүлж байгаа тий нэмийг чимаас ингээд хараад яваа тэрийг чинь хүлээн зөвшөөрөх хэрхэн байхгүй байхгүй. Тэгэхээр яг тэр бүх юмаа би яг нөхөртөө яг хайртай байсан яг тэр сэтгэлд тий амьд багт нь хайртай гэдэг тэр үгээ би байхгүйд нь яг ингээд батлахыг одоо илүү хүсэж явж байгаа байхгүй дөө нь бол. Одоо яриа сууж явах төрөл огч чинь гэж бодлоо. Та ийм биш нэрээс. Би ч нөгөө гэртээ нэг ганцаархан ажиллаад байлаа. Чи амар ганцаархан л ажил. Сошиалдаа гарахад амар их дагагчийн мөрөвтэй хүмүүс чинь нөгөө амар их хүнтэй харьцаад байдаг гэж байна. Гүү танихгүй хүмүүстэй чаалаа захиалга нь аваад бэлэн баараа чи найдвартай хүүгээл ирнэ гэж өгөөл тэгэл яачдаг болохоор амар. Юусе нөхрийн жаазиндээ би ийшээ хараад ажиллая гэж сүчдэг шин. Хаар бол бүр өмнөгүй харагдчих. Одоо ерөнхий нэг аавынхаа өгнөөс илүү би чи яг нэг мас яг холимууд тулаамж пүрвийн гэд би ерөөсө пүрв гэдэг аавыг ер нь яг сошиал яг мас намаа таних юм бол яг манай нөхрийн аавгаар намайг айгүйх таньдаг байхгүй юу? Ингээ хоёр сайхан хүүхэдтэй тэгээд та бас ярьлаа шүү дээ манай баахадаа ингээд бас л тамирчны замуулыг өргөжлүүлээ тэгээ тэ. Тэгэхээр одоо нэр үнэхээр би түрүүн бас ярьлаа. Залуучуудыг спортлог гэдэг тэ. Тэр хүүгийн амжилтын талаар яаж та хоёр саяхан нэг тэмцээнд орсон гэдэг. Тэр тухайгаа тий. Тий. Манай болохоор яг гэрийн яг манай том хүү байгаа. Одоо яг нөхрөг тэр яг амин ганц хүү байгаа. Тэгээ манай хүү маань яг нөгөө аав нь бурхан болоод нэг хэсэг жин айгу нэмээд тэгээ бас сэтгэл санаа нь айгу хүнд байгаа тахаар би хүүгээ нөгөө хүү спортоор хичээлгүй аль эсвэл тий өөр нөгөө сонирхож байгаа тий шатар матар ч юм уу тий айконы дугуулам ч юм уу ингээд юугаар минь хүү хичээлмээр байна гэд жоохон хүүтэй анхаарал тавиад тэгсэн чинь манай нөгөө таконоор хичээлмээр байна гэд тэгээ яг өөрөө яг хүсээд яг орж исэн. Одоо ер нь яг явж эхлээд одоо нэг жил болох гэж байгаа. Тэг хичээлнээс хойш нэг 2 тэмцээнд орсон. Тэг миний үуч анхныхаа тэмцээнд ороод бас 90-д одод гээд бас тэмцээнд ороод нэгдүгээр байр эзлээд алтан медаль авсан. Сая бас нэг 3 дахь өдөр 12 сарын 29-нд миний үуч юу яасан. Тэмцээнд ороод тэгээд нэлээд сайн үзээд оноогоор ялагдаад тэгээд 3 дахь байр эзлээд хүрэл медаль авсан баг. Бас төрүүлэх байсан гэдгсэн гэж байна тий. Төрүүлэх байсан гэж шалгаад байгаа байсан. Бас тэр ингээ хоёул хүүгийн тухай ярьж जैन та бас ингээ хоёр сайхан хүүхэдтэй. Тэгээд хүүгийнхээ одоо ингээд энэ цаашны тамирчны зам нь за тэгээд олимп дэлхийн аварга болгоод за тэгээд аавынх нь хүрээгүй тэр амжилтанд хүргээд ингээд нэг тий маш том тамирчин болгоорой гэж одоо танаас хүсэн ирээ. За баярлалаа хичээнэ. Тэр миний дөө хүрээд ир тий. За тийм ингээд зогсож чана ингээд зогсож дүүгэн бас ийшээ оруулаа да. За өөрөө медалаа бас тайлбарч штэ тий. Өөрөө ямар учиртай ямар медаль уу тий хизээ авсан тий. Тэгээ энэ бол одоо бас чи төрөл мөрлөөс хамаарах байгаагүй юу? Гэхдээ үн шатасаа. Хамаа хосны зэрэглэлээр тий. За тэрийг нэ тайлбарч. За одоо энэ миний алтан медаль бол би шарфстэй байхдаа авсан байгаа. Тэгээд энэ бол миний 2 хоногийн өмнө авсан медаль байгаа. Цэгрүүстэй болсон тийм үү? Цэгрүүстэй. Тийм юу яасан. Одоо энэ жишээ нь энэ медалийг одоо ерөнхий зохион байгуулагч нь хаанаас үлээ? Таквондогийн? Тийм, таквондогийн улсын аварга. Бүр улсын аваргаас авсан. Тий. Мундаг биш үү те? Улсын аваргаас хүрэл медаль авчиж шүү дээ. Тий. Тийм, маш мундаг байна. За, олимп дэлхийн аварга болох тэр нь тун ойрхон баг юм байна те. За баярлалаа хант амжилтсаа. За баярлалаа. Баярлалаа. За. Одоо ингээд зарим эцэгчүүд ярьдаг шүү дээ. Би ингээд тамирчин байсан. Манай нөхөр тамирчин байсан. Гэхдээ би хүүхдээ нэг тамирчин болгоё гэж боддгоо. Яагаад тэгэхээр спортын замлч өөрөө хатуу байт те. Тэгэхээр та бас яг анх яаж хүлээж авсан бэ?
Анх бол ер нь тэгэл яг манай нөхөр ч яг олон жил нөгөө яг энэ хүн спортоор явсан. Яг энэ спорт явахаар чинь мөнгө санхүү хэцүү нэг тэгээд нөгөө тамирчны одоо тий хоолны эдэг бэлтгэлийн цаг хугацаа тэгээд ерөнхийн нөгөө ар гэртээ нөгөө бас цаг завах гарах байдал юу айгу хэцүү. Тэгээ байнга ерөөсөө мэрэгжлийн ялт аваад ах тусам тэр хэрээрээ хүнд одоо нөгөө юу айгу ачаа айгу хэрдэг байхгүй тэр хэрээрээ манайхан чинь тэгэл за яа тийм ялагдчихсэн ч гэсэн те зүгээрээ л тэгээд гэдгийг яс юм дээрээ яг хүнээ ялагдахыг хүсдэг ялдах байх тийм хүсдэг байхгүй тэгэхээр ерөөсө дараагийнхаа тэмцээний одоо байгаагаас илүү бүр нэг те амжилт үзүүлнэ бүр одоо те өндөр бэлтгэлийн темпэнд орж байгаад бүр илүү амжилттай ахиулна гэсэн юм зарчимтай манай нөхөр бол байнга авдаг байсан. Тэгээ яг хүүгээс яг тийм болчиход тэгээд юм жоох айгаад юу нь бол яг юуны бас юм таеквондо ч бас тулааны бас нэг хэсэг штэ спорт. Тэгээ яаж байгаа анх болж хүндүүлж авсан. Тэгээ одоо бол ерөнхийн нэг амжилт үзүүлж байгааг нь хараад тэгээ өөрөө яг хүсэж орсон спорт өөрөө тэрэндээ дуртай. Тэгээд ингээд тий чингэн багсаад тэгээ бүр нөө бие бэлтэр нэлт хөгжөө тэгээд айгүй гоё болоод байгаа нэлт байгаа болохоор одоо л хүүгээ бол өнөө ойлгоод дэмжиж эхэлж байгаа. Та бүхэн бол үеийн залуучууд шүү дээ. Тэгэхэд одоо эмэгтэй хүн чинь бол бас чөлөөт цагаан зүг боловсон өнгөрөх гэдэг одоо сүүлийн үеийн залуучууд ч бас ярьдаг болчих. Дээрээс нь та бас 2 хүүхэдээс хүмүүжүүлж байна. За дээрээс нь бизнесээ хийж байна. Энэ их ажлыг ер нь яаж амжуулж байна? Одоо залуучууд ч одоо сүүлийн чөлөөт цаг гарахгүй байна гэдэг нэг тэгж бас нэг жоохон шаналдаг ч юм тийм байдаг гэсэн шүү дээ. Тэр энэ тал дээр. Ёо ер нь бол тэр бол яг нэг хувь хүний яг өөрийнхөө одоо нэг амьдралыг тий тэр хүн одоо яг нэг зөв тий бидний угаасаа бид нар чинь мөнх босын ертөнцид мөнх биш мөнх босын ертөнцид амьдраад байгаа шүү дээ. Хизээ тий ингээд өглөө унтаад тий сэрхүүгээ мэдхгүйгээс хойш яг өглөө осож байгаа одоо л ад чаргалтай ах хэрэгтэй. Тэгээ би ерөнхий чөлөөт цагаа бол яг нөхөр өнгөрөөд тэгээ нэг сэтгэл санааны одоо нэг готролд ороод жоохон сэтгэл санаагаар унаад ерөнхий нэг миний ажил чинь байнга гэртээ ганцаараа хийдэг ажил болохоор айгүйх ганцаардаа тэгээ бүжгээр хичээллээд тэгээд чөлөө цагаар бол ерөнхий байнгын нэг бүжгийнхаа бэлтгэлж яваал хажуугаар нь нэг хүрэлтээ хийгээл завсраар нэг онлайн захиалгуудаа хийгээл тэгэл хоёр хүүхдийнхаа дуулан цэгцэнд нь хөрөөж өгч цэцэрлэг сургуулиас нь аваад тэг явж байгаа. Тийм. Тэгэхээр л одоо нэг өдөр багтахаар болчиход байгаа. Тийм. Ер нь завгүй байх тусам ер нь амар гоё ч. Өглөө ингээл сэрэл, ерөнхий сэрэл одоо тийш явна, нийш явна гээл те. Бүжгийнхаа одоо нэг манай бүжгийн бэлтгэл чинь цаг 30 минут орно. Тэг бэлтгэлийн цагт тэдэд орно гээл араас нь 2 3 хүргэл гарчин. Тэгээ маршрутаа авах маршрутын гарангуудлаа тийшээ явна гээл хүрэх чинь. Хүн завгүй байх тусам л ер нь айгүй гоё байдаг шүү дээ. Би ер нь нөхрөөс хойш ер нь бол яг байгаа цаг хугацаанд үн цэнтэй те. Өөрөө те нүүн ямарваа нэг юм те. Одоо жишээ нэг өглөө ингээл залхуураал өнгөрөөчвөл би нэг тим ихэхээс ингээд нэг яад шал суухгүйгээр ерөөсөө яг өдөр тутмынхаа амьдралаа ерөөсөө яг байнгын яг өөрт одоо нэг үнцэнтэй амьдарч байгаагаа мэдрээд тэгээ зовлонгоо ерөөсөө жаргал болгоод тэгээд явахыг айгүй хэрмэлцдэг. Нэг танаа нөхрийн бас нэгэн лайвыг ус үзчихсэн. Их шудраг хүн шиг надад санагддаг байсан. Тэгээд амьдрал дээр үнэхээр тийм шудраг. Ер нь тийм шудраг. Ерөөсөө ямар ч хүн ерөөсөө нөгөө манай нөхөр чинь их тийм нөгөө хитгэхийн шударгаасаа болоод бас жоохон нэг тий нэг жоохон том хүмүүс юм таалагдаагүй тий манай Монголд бас юм чи ерөөсө харагдж байгаа шиг биш тий хүн харахад ингээл амар магтаад байгаа юм тэр дунд ч бас нөгөө сөрөг ойлгохгүй нөгөө нэг юм бас тий жоохон муулаад ингээд давчлаад идэг бас хүмүүс байдаг байхгүй юу тэгээ ерөөсө хүн ерөөсө таалагдахгүй шудраг бас байгаад ах юм бол ерөөсө тэрийг шууд ингээд амбицаараа ер нь шууд хэлдэг. Гэртээ ч гэсэн ер нь яг тэгдэг. Одоо нөхрөө төр байж байгаа л тий одоо нөхрийн жоохон дургүй юм би хийх гээ тий нэг жоохон буруу юм хийх гээд ирэхээрээ мөхтөө тэрийг тэгж хийхгүй шүү. Миний өмнөд орно шүү гэд би чам ингээ буруу юм заахгүй. Наадах чи ингээ тэгж болохгүй ингэж болохгүй гэд айгүй хэлдэг. Хоёр хүүхэдтэй ч гэсэн ер нь айгүй хэмээ юу тэгж зааж ер нь сургадаг. Амьдралынх нь ерөөсөө зарчим. Шудраг бол зарчим тий. Тийм ерөөсөө ямар ч одоо тий баян хүн байлаа ч гэсэн тэнд бэлтуучилч тий одоо тэр хүний мөнгнөөс би нэг аваад амжилт үзүүлчихэ гэсэн тийм хандлага юу байхгүй бараг л нөө дэмжих гээд ирээл жоохон өөр хатханд оруулах гэдэг хүмүүст чинь хитрхээ шудраг байдлаараа муугийн хэлж байгаа даадуулаад тий ер нь голөгдөж байгаа нөхцөл байдлуудаа тулгарч явах нь бол зөндөө харсан. Хүрэл тэгээ явахад хүмүүс сайхан урамшуулаад урны үг хэлдэг гэдэг. За бас хажуугаар нь сар зүйлүүд бас байх бах тий. Тэгэхээр сар зүйлүүдээс нь ойлоо ярил. Яг хоёр нэг нүгэл ярьж байгаа юм чинь тий аль нь бас ярьж тий. Сар юм уусаа мас тунд олон байгаа л да. Одоо жишээ нь ингээл нөгөө би өөрөө найдвартай ч гэсэн өөр одоо нөгөө онлайн шопууд чинь нөгөө хөлтдөг гарууд аюух байдаг байхгүй юу. Тэгээ тэнд одоо зарим нэг одоо надад итгэхгүй ингээ захиалга хийж байгаа хүмүүс чинь ингээ уцтаал одоо жишээ ингээл энэ бараа бэлэн байна уу гэж бэлэн байна гэл. Тэгээ би нөгөө жишээ нь
100% одоо нөө бэлэн бараага яг өөрөө дансны мөнгө авангуутлаа захиалга баталгаачлаа гэд барааны хөрөлдө гаргадаг байхгүй юу. Тэгээ зарим хүмүүс нь ингэдэг байхгүй юу. За одоо ингээд танаа онлайн шопыг чинь найдвартайгүй хийжтэй яаж идэх юм бэ гэд тэгэхээр нь бэлэгдэг байхгүй юу. За ингээд юу яа танаас ингээд мөнгө төгрөг авахгүйгээр та одоо надаа одоо ингээд те яг авах хаяга утасныхаа дугаартаагаа явуулчихаа би тэгээ танд аваачаад өгье гэд би ингээд захиалгаа авдаг байхгүй юу. Тэгээ авахаар заримуд ингээд би ингээд жишээ нь бараа бүтээгдэхүүнүүд ингээд амар гой боогол амар гой ингээд аваачаал өгөхөөр эзэн байхгүй. Одоо жишээ нь одоо наад байрныхаа тэр доод дэлгүүрт ингээд оруулаа үлдээч. Би ингээ араас нь мөнгө төгрөг хийгээд мөрчдөг. Би бас тэгээ нэг замын үдийнхаа сахтай хэлгээд намайг харж ивэл бас хэлэхэд би бас нэг Empire Odolkоос нэг зараад тэгээ нэг манай нөхрийг амьд байхад айгүй их нэг дэмждэг байсан тий. Ингээд нөхрөөс ч айгүй Empire Odolk худалдан авдаг байсан гэл айгүй гоё ярихаар нь би тэр ахт ингээ итгэл ингээд өгөөд тэгээд шууд өөрөө яваад нэг Empire Odolkоо гоё боогоод авах бодолк юм бас боогоод ингээ замын үдэн унаанд тавьсан чинь 2 өдөр ингээ уцсан дуудаж байгаа ах ингээ хятад руу иш ирээн гарчаад жоох юугүй байгаад байна сүлжээгүй байгаад байна би чамлуу мөнгө хийя гэд бас өрсөн тохиолдол байгаа. Би гэхдээ ер нь яг зарж байгаа бараанаас ер нь нэлээ их бараа ер нь бол айгүй бас хөлтүүлж исэн ер нь бол. Тий. Тэгээ маас бол угаасаа сайнтай муутай явдаг шүү дээ. Тэгээ яг олон дүмнийхээ итгэл сэтгэлийн ачаар би ч юм бас үдээ зэрэгтэй явж байгаа тий. Нөхрийнхаа буянгаар бас тий ингээд танигдаад намаа гэд надаас худалдаа авалт хийж байгаа хүмүүс байгаа юм чинь тэгээд хиндэ нэг жоохон ингээл гонсоогоол тий. Манай одоо 2 хүүхдийн талхны мөнгнөөс ингээд хумслаад яах нь тэгэл нэг хитрхи би бас нөгөө тэр хүнд итгээд зүв байгаад ингээд уцсандоо заримдаа жоохон ингээд гонилаалны өөлмөрч юм шиг ингээд жоохон гоны мэдрэмж авч байгаа л тэгээл 2 3 араас гүйж бичиж байгаа л болохгүй болон ботл угаасаа өөрөө бэжээ ч гэсэн тийм сөрөг байлгаад яах вэ гэж доо би ер нь тэгээл яачдаг шүү дээ. Буйнараа олгоё гээд 2 3 мессеж чиж байгаа л тэгээл орчдаг. Залуучууд бол бас нэгэндээ бас үлгэр дураалтай амьдрах хэрэгтэй. Одоо ялангуяа одоо хөдөлмөрч нэгийг харж бас хөдөлмөрж байгаа тэр урам те альсгүй бол одоо тэндээс тэр ирч хүчийг мэдэрч энэ хүн шиг л одоо бас сайхан хөдөлмөрт болох юм байна гэдэг юм нэг ингээ заавал өгч явах хэрэгтэй. Тэгэхээр та ер нь залуу хүний хувьд энэ залуучуудаа хандаж хэлэхэд ер нь та яг юу хэлэх хүсдэг вэ? Ер нь тэгэл залхууралтай битээ байгаараа тий. Одоо манай нөгөө нэг яг намаа жоохон ойлгохгүй муулах ч гэж магадгүй. Одооны ер нь яг энэ залуучууд ч ерөөсөн бэлэнчлэг сэтгэлээ маш их болсон. Хайран дээр ч ерөөсөө яг тийм үнэж байхаа болцсон тий. Одоо жишээ нь ерөөсөө юмээ ерөөсөө тгээс нь эхлээд бүх зүйлийг ерөөсөө яг манай нөхөр битээр шиг үн цэнтэй байгаасаа л гэж одоо ер нь хэлмээр байна. Одоо нэг ажил хийсэн ч тий хүн хүлэгтчээ хуурчий тий одоо тий 24 цагийн ажиллавлаа хэд чинь тий тэрийг гүйцэд биш хийчихээ ихгүй ерөөсөө өөрт нь огцсон цаг хугацаа тий нэг ажиллаж амьдарч мөнгө төгрөг олж байгаа юм чинь тий цаг хугацааны одоо бүх зүйл хайр сэтгэлийн одоо бүх зүйл тий амьдрах одоо нэг ад жаргалтай байх одоо бүх цаг хугацаантай үн зөв тий шудраг байгаараа л хийж хэлмээр байна. За баярлалаа таны цааштай ажилд амжилт. Бас бидний бас урьж ингэж энэ сайхан одоо бизнесийн талаар бас нөхрийнхээ талаар ингээд нэг нугуу илэн талангуй ярилцсан бас танд баярлалаа. Тэгээд таны цаашдаа бизнес ажил бас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа хүндэт үзэгчдээ ингээд бидний шууд ярилцлага үгээр өндөрлж байна. За манай ярилцлага бол хот мэдээ сайтын үндсэн пэйжээр болон хөгжүүлэгчдийн холбооны пэйжүүдээр давхар цацагдлаа. Баярлалаа.